Үлэмжийн чанар. Алтан ар үрийн амтан сайхан, аав ээжийн сургаалн сайхан, замдан модны навчин сайхан, заяатай буурлын захиасан сайхан. Алтан ар үр дулдуутын данзан арвжаа. Намайг алтлаагаад буцаагаагүй Алтаар ороогоогүй чарун хараар дутаагаагүй Алтан шороо чин мөрөөдтэй гацтан би Чи намайг хайрлсан шиг бусдыг хайрлах ёстон би Хайр гэдэг нь дулмаа уулын гэсэн баг шүү. Ганцхан дурал дээр тогтдог гэсэн юм биш байх шүү. Хайр хүн хүнээ хайрлах хайр дээр л тогтно тийм. Үлэмжийн чанар нэвтрүүлгийн маань хүндэт зочноор Хаан найргийн хатан дулмаа хэмээн ард түмэндээ хүндлэгдэн өргөмжлөгдсөн Монгол улсын ардын уран зохиолч соёлын гавьяц зүтгэлтэн Шагдрын дулмааг хүндэтгэн урьж үзэгч та бүхэнтэйгээ уулзах гэж байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүндэтгэн хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Таны ард түмэндээ тунхаглан хэлээд одоо бүр зөөр үг шиг болчихсон. Амьдрал хайр дээр тогтдог гэд энэ үгээр ярилцлага эхлэмээр. Таны энэ дууны үг бол одоо бүр хүмүүсийн дунд зөөр цэцэн үг шиг хэлэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр амьдрал хайр дээр тогтдог гэсэн энэ үгэнд итгэдэг хүмүүс олон байвал ер нь хороо дэлхий тэр чигээрээ л уйж сайхан хайраар болохож байгаа юм шиг надад санагддаг юм. Тийм ээ, амьдрал хайр дээр тогтдог гэдэг үг бол ерөөс хүн төрлөختөн эртээр үеэсээ эхлээд хүн хүнээ хайрлж амьдрал бол ерөөсөө хүний хайрын дээр л тогтдог. Хүмүүсийн энэ сайхан сэтгэл одоо энэ амьдралын олон хэв маяг дэлхийн хүмүүсийн одоо өдий утал амьдарч ирсэн энэ түүхч ер нь амьдрал бол хайр дээр тогтдог юм байна гэдгийг өгүүлсэн юм учиртай юм. Эхлээд андуурч байсан тэр одоо энэ ертөнц гэдэг чинь 3 милхийн нуруунд байр гэднийг үзлээ. Зааны нуруунд дээр байдаг гэд нэг энэ чэлцийн нэг туулаа. Гэхдээ тэгсэн чинь одоо амьдрал хайр дээр тогтдог гэж яамаа дээ нэг ч гэсэн хүн манайд бол хэлээд дуурсан. Амьдрал хайр дээр тогтдог гэж тунхаглан бичиж шүлгэлсэн хүн. Харин таны өөдөөс хүмүүс үгүй амьдрал хайр дээр тогтдгүй мó мөнгөн дээр тогтдгийг мөнгө л чухал шүү дээ. Мөнгөгүй бол яаж амьдрах юм бэ гэдэг хэлэх хүмүүс гарвал та яах вэ? Тийм амьдрал хайр дээр тогтдог гинэ. Одоо чи ингэж байна л нэг амьдрал мөнгөн дээр тогтдог гэж дулмаа өөрөөр бодоод байгаа. Би дулмаагийн талд байна. Манай яруу найр хчид дулмаагийн талд байна. Одоо тэгж яригч хүмүүс их байгаа юм шиг. Уулзалт хийж яхад ой нөхөр минь чиний над амьдрал хайр дээр тогтдог ч өнгөрсөн амьдрал ч одоо мөнгөн дээр тогтож байгаа шүү дээ гэж орилж байдгийг. Уулзалтанд сууж байгаа хүмүүс. Тий. Тэгэхээр нь би тэгдэг. Уучлаарай. Таны тэр мөнгө гэдгийг чинь бол хүн өөрөө бүтээдэг юм. Мөнгө гэдгийг чинь хүн өөрөө бий болгож хүн өөрөө хэрэглэж тэр чинь өөрийн амьдралын хэрэгцээ болгосон юм. Тэгээд мөнгө бол байх үедээ байдаг, байхгүй үедээ бол байхгүй. Ер нь хүн төрлөختний таргээд гэмээр юм л болчиход шүү дээ. Энд ч одоо мөнгө, хөрөнгө, зоос энэ дээр тогтдог гэл тийм. Амьдрал бол мөнгөн дээр тогтохгүй, хайр дээр тогтдог гэдэг энэ одоо томьёолоо бол би өөрчлөхгүй. Хүний сайхан сэтгэл дээр л хүний амьдрал тогтдог болохоос ямар нэгэн мөнгөн дээр тогтдог юм бишээ. Энэ талаар бас та нар сайн одоо бодож үзээрэй гэж хэлээд тэгэл олон улсууд инээлдээд алгацшил тэгээд өнгөрч байсан.
Тэгэхээр одоо ээж аваагаа хайрлах хайр, хань ижтэй хайрлах хайр, үр хүүхдээ хайрлах хайр, эх орноо хайрлах хайр, их дэлхийгээ хайрлах хайр, энэ бүхэн чинь бол тэр амьдрал хайртай тогтоод байна гэдгийг харуулж байгаа юм. Энэ дууг ингээд хүмүүс дуулж байгааг энэ харахад ерөнхий дуун дотор нь одоо ингээд уншаад үзэхлээр их цэцтэй үнэн тийм үгтэй дуу шүү дээ. Тийм учраас хүмүүсийн амнаас салахгүй дуулгаад байгаа юм. Эрдэнэтэд бид нар Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцож яруу найрагч шүлгээ уншиж уулзалт хийж явах тэр үедээ энэ сэдвийг олсон. Тэгээд энэ дуу бичсэн. Тэгээ олон түмний өмнө одоо төгс юм аа. Энэ дууны нөгөө хийсэн түүхэнд бас сонирн байт юм л ш. Бас нэг хэсгээ мөрийг олцоод бүтэн биш нэг хідэн мөрийг олцоод танд авчираад ая хийцээ авчирсан гэдэг лөө. Цэрэн чим чин тэр урлагийн хөдлөгт оролцох гээд Улаанбаатарт сууж байсан чинь нэг дөрвөн мөртэй цаас хөвч харна авсан чинь энэ миний амьдрал хайр дээр гэдэг дууны дөрвөн мөр байсан байна. Тэгээ энэ хиний дуу байгаад тэр дороо улсуудаас суугаад яваад байсан ч эцэц дулмаагүй шүү дүүгээр чураад тэгээд яг хэвтээ одоо над дээр авчираад та одоо үндсэн бадгуудыг хэлж өггээд тэгээ энэ бадгуудыг аваад тэгээд цэрэн чимд энэ дуу хийсэн. Анх цэрэн чимэд агсаа өөрөө дуулж хүргэсэн. Өөрөө дуулсан. Анх өөрөө дуулаад тэгээд дараагаар нь бодлоггүй урлагийн үзлэг болохгүй юу? Тэгээ урлагийн үзлэг болсон чинь цэрэн чимэд энэ дууг төмөр хуйгт өгөөд тэгээд төмөр хуйг дуулсан, дуулаад алтандаад авсан байх. Тэгээд энэ дуугаар төмөр хуйг гэдэг хүн бол одон түмэн танигдсан да яа. Тэгэхээр дуу төрөөд бол хэдэн жил болж байгаа вэ? Одон жил болж 80 онд гарсан дуу ч одоо хичнээн жил дуулж байгаа. Тэгээ энэ амьдралыг үзэх хүний үзэл санаа, амьдралыг хайдаг сэтгэл, амьдрч байгаа энэ 90-100-да баярлж багтаж амьдрах хүний энхэн хорвоод сайхан амьдрах энэ бүхнийг одоо багтаа гэж бодж би бичсэн юм аа. Энэ хайр гэдэг юм дотор бол агуу их өргөн хэмжээтэй ийм ухагдсан байдгийг. Тийм учраас амьдралыг хайрлах хайр гэдэг бол ерөөсө дэлхийн ертөнцийн хайрлах хайр юм гэж өргөн утгаар нь ойлгож болох ийм юм. Үлэмжийн чанар. Таны хорвоо дэлхийд мэндэлсэн түүхийг бас сонирхож яриулмаар байна. Их сонин хорвоод мэндэлж ирсэн түүхтэй юм байлээ. Та тэр түүхээсээ үзэгчдэд сонирхуулаач. Гэхдээ яг хэвтээ би 107 сарын 1-нд 100-ны халуун төрсөн. Тэгээд манай ээжийн ихс гарахгүй хэд хонсон. Тэгээд миний аав том оточ хүн тэгээд биш их баян айлын хүүхэд шүү дээ. Миний төрсөн гэр. Тий. Тэгээд энэ хүүхэд манад байхааргүй хүүхэд шиг байна. Танад өгөө та нар авах уу гэдэг хүүхэдгүй айл байсан да миний жаа. Хүүхднээс урдсан. Таны төрсөн эцэг тэр одоо их баян хүн байсан гэж байгаа. Тэр хүн одоо тэр таны төрсөн ээжийн тэр хойдохыг цөглөхгүй байна гээл таныг тэр пүнзэнд үлдээчихэж байгаа юм уу? Тэр яаж байгаа юм бол дом хийж байгаа юм бах та. Үгүй тэгээд яг тэр мухлаг дотор л юу яачихгүй юу?
Ээжийнхээ амийг авах нь тавьчихгүй юу да тэр ээжийнхээ амийг авчих гээд байна гээд аргагүй шүү дээ. Тэр чин зуны халуунд бас тийм хэцүү юм байсан. Тэгээ хэцүү амьдрал дундаас амьд гарсандаа би баярлдаг. Тэр чин миний хувь тавилан. Өөр хэний ч биш. Ганцхан над тохиолдсон хувь тавилан. Тэгээд манай хотын маш их юм мэддэг Базаргард хувилгаан гэж хүн байсан. Тэр хувилгаан руу очсон юм билээ. Тэгээ хувилгаанд очиод яхавтаа ингээд бид нар одоо олон хүүхэд мөхтэй алдчихсан юм улсуудаа тэгээ өөр хүүхэдгүй. Тэгээ яг одоо энэ айлаас нэг хүүхэд авах гэсэн бид нар бол эрэгтэй хүүхэд авъя гэж бодсон тэгсэн чинь энэ хүүхэд маань эмэгтэй хүүхэд байна. Тэгээд одоо зохих юм уу гэдгийг багшаас суух гэж ирлээгээд хадгаад өргөөд ингээд мөргсөн юм байна. Тэгээд тэр хүн бол шоогоо хайчгаа тэгээд наад хүүхэд чинь муухан эрхнээс дээр хүүхэд байна. Та гурвыг өргөд хүлчих юм байна. Зүгээр харин хүн болоход хэцүү юм байна их ховор хүү юм байна. Чамдын 6 мөнгөтэй. Тэгэхээр та нар бол одоо муу юм харуулж болохгүй. Их л одоо нарийн ширийн юмын одоо зарцуулах хэрэгтэй. Олон удаа өвдөн их өвдөн маш их хэнзэг юм байна. Тэгэхээр ийм хүнийг авчих гэдэг бол их хэцүү байдгийг. Та нар тэгээд одоо тэр бүхний дааж чадах юм бол наад хүн чи хэн сайн хүн болох юм бэ гэсэн гэж. Тэгвэл ер нь хүнд бол сэтгэл нь байвал тэр өргөмөл байна уу, төрмөл байна уу тэр нь бол хамаагүй шүү дээ. хөвөнгөөр хүнд сүү юу агаад ингээд тавиад тэгээд Хөвөнгөөр сүү тусааж 3 хоног амлуулж байсан юм билээ. Тэгээд хүн болцсон. Тэр үл яах вэ? Ер нь миний ижээ аавын л хайр байсан өргөж авсан ижээ аав. Тэгээ би хүний хайрын дээр өссөн. Тэгээд хүнийг хайрлах сэтгэлтэй болсон юм. Энэ л одоо хамгийн чухал юм л да. Амьдрал гэдэг ийм сайхан юм л да. Ерөөс заавал үргэлжил залгамжилж байдаг. Тэгээд өнөө үр хүүхдтэй хүн баян гэдэг нь тэр юм л да. Тэгэл үргэлжил өөж хүний бахархал тэгэл үргэлждийн сайхан одоо сэтгэл сайхан явна. Ийм хөөрхөн юмнуудыг ч өвөр дээрээ гүйлгүүлээд явж гэн гэдэг чинь их хүний их том бахархал. Их хүнд бол ер нь үр хүүхдээрээ бахархахаас илүү сайхан жаргал гэж өрөөсөө байхгүй. Хүн ардаа наан чинь хүүхэд тоглож байна гэх арга байхгүй. Их хүний ээл бичиж чадах манмети юм бол тавглахгүй. Бидний залууд чинь одоо шүлгийг хүнждэг байж хүмүүс номыг хүнждэг байж. Тэгээ энэ тэнд очиход дулмаагийн бол одоо хүмүүс уншиж өгөөж гэдэг шүлгийн нэг нь тэр байна. Нөгөө бүсгүй гэж шүлэг байдаг. Танан цагаан гэрийн хоймор дундаас мишэн Талын малчин айлын хотон дундаас мишэн гэж тэр л доо. Арга байхгүй Монголын аз жаргалтай сэтгэл амгалан тэр хүүхнүүдийн дүрийг харуулсан шүлэг байна. Бүсгүй талын малчин ардын хотон дундаас мишэн. Бүсгүй сүрлэг улсын бэлдэх сүргийн захаас мишэн. Сүүн цагаан сэтгэлийн итгэл дундаас мишэн. Бүсгүй өөрийн гараар өрсөн өндөр барилгаас мишэн. Өглөөний нартай уралдан өргөх цамхагаас мишэн. Бүсгүй хуурын уяхан чавтасны цацраг дундаас мишэн. Хурмаст тэнгэрийн нарны гэрэл дундаас мишэн. зохиолчдын ганц нэг уулзалтан дээр таарлал шууд танил болчихж байгаа юм л да. Тэгээд манай дулмаа ихчийн гайхамшигтай сайхан чанар нь бүхэл эмэгтэйчүүд сураасаа гэж боддог чанар бол босоод эмэгтэйчүүдтэй дэлгэр сайхан сэтгэлээр ханддаг. Бүр бүгдийг дэмжих юмсан. Тэгээд одоо заавал ингээл танилцах хэрэгтэй энэ төр гэж бодохгүй шүү дээ. Ерөөсөө л яг энэ уран зохиолын хүрээнд хэн байна тэр хүмүүсийг бүгдийг мэддэг болчтой. За тэгээ ардын уран зохиолч хүн чинь ингээд нэг бааварлаа суугаад байна да. Ёстой тийм биш. Шууд л тэрэ миний хөөгээл харьцсан. Тэгээ би бүр одоо хүмүүсийн танилцдаг шиг ингээд танилцаад долмаагч гэж гар урьжсанаа сандгүй шүү дээ. Яг тэгвэл тэр хүнийг бол би угаасаа мэддэг. Долмаагч өөрөө одоо би тэр хүнийг мэддгээс илүү намайг мэддэг юм шигээр
анхны уулзалтыг бүр санахгүй байхын аргагүй тийм сайхан дотноор ингэж хүлээж авсан байгаа байхгүй юу? 50-аад оны сүүлээс л бид дулмааг мэдхийн. Тэгээд ямар ч үед дулмаа нэг товчоор хэлэх юм бол ерөөсөө л нэг л баясгалантай амьтан. Энэ хооронд юм олон юм болно доо. Дулмаа хүний зовлон жаргалаас тусдаа төрсөн хүн биш шүү дээ. Та амьдралдаа 2 удаа нөгөө үхэлтэй нүүр тулгарч исэн гэдээ ярьж байсан. Ер нь хүн тэгэл өвчин зовлон үзэл хүнд хэцүү үзэх тусам хүн ер нь амьдрал тайртай болдог тийм. Амьдрах улам л хүн амьдрахыг хичээдэг. Амьдрахыг хичээн шүү дээ хүн өвдөж зовох гэдэг чи хэцүү. Би чи 2 удаа бараг өвхөд л уссан юм байна. Тэгээ яг тэр үед бол хүн ихийн боддгоо шүү дээ. Тэгээд энэ амьдрал яасан сайхан амьдрал байж юу? Миний эх орон яасан сайхан эх орон байж юу? Миний найз нөхөд ямар их энэрэнгүй сайхан сэтгэлтэй, ямар их авьяастай, ямар мундаг хүмүүсүүд байдгүй гэдгийг тэр хүн одоо өвдөж зовоод ихэн тэн дээр их сайн ухаардаг шүү дээ. Үлэмжийн чанар. Тэгэхээр амьдрал хайр дээр тогтдог гэдэг үгийг бичсэн хүн та өөрөө бас хайрыг жинхэнэ мэдэрсэн, сайхан хайранд умбж исэн тийм хүнээс л ийм гоё үг харах байх гэж би бодоод. Тэгэхээр жинхэнэ хайрыг мэдэрсэн хүнийг бол би таныг гэж ойлгоод байгаа шүү дээ. Би бол одоо ер нь хайрын дунд өссөн хүн дээ. Тэгээ миний ээж аав намайг хайраар тутаагаагүй хүний ганц хүүхэд тэгээд эрх дураараа өссөн бүр эрхийн тэнэг болсон эмтэн байсан байхгүй юу. Тэгээ яг нь ер нь хүнд хайрлуулж байсан хүн бол хүнийг хайрлаж чадна. Хайр гэдгийг мэдэрсэн тэр зүрх бол бас хүнд хайрын амт шимтгийг мэдрүүлэх тийм авууга үдсийг агуулдаг байхгүй юу. Ер нь ямар ч хүнд хань ижлийн нөлөө гэдэг бол асар их байдаг, түшиг тулгуур гэдэг. Таныг анх хантайгаа гэр бүл болж байхдаа бас олон хүн эсэргүүцэж исэн гэж би сонссон юм байна. Тэр үний юм уу? Үнэ одоо яг тэр бас зарим усууд чинь одоо олон хүүхнээс салсан байсан гэд манай муу үнийг элдвэр хэлдэг л дээ. Тэгээ намайг бас суухад ийм юмтай хүн суугаад байхдаа яадаг юм чинь хүнд хань болно гэж байхгүй энэ гэж л эсэ улсууд. Тэгээд хөөрхийн над дээр л тогтсон юм. Намайг жаргасан өөрөө ч жаргасан дөө 20 жил бол. 20 жил бол сайхан юм. Тий бид хоёр бол үнэхээр сайхан амьдэрсэн. Маш их сайхан сэтгэлтэй хүн шүү дээ уулна. Тэр хүнийг жинхэнэ цаанаас нь жинхэнэ ёсоор харуул. Зарим хүн чинь тэгж харж чадахгүй шүү дээ. Энэ хэрвээ хайр гэдэг хэрвээ дурлал өгөөл энэ ертөнцийг би тоо төрөхгүй тэгж аруунаар гэж үг байдаг юм шүү дээ тийм ээ. Сэтгэлийн жинхэнэ одоо гэрэлт одоо туйл тэнд байдаг гэж. Би танаас нэг юм асуух гэдэг юм. Гэхдээ ирээ цээргүй юм асууж гин гэж та бити бодоорой. Таны үеийнхэн ярьдгийм билээ. Дулмаа ардын уран зохиолч дулмаа ууч нөгөө одоо гамбал дагсны 7 дахь их нэрштэй гэдэг үний юм уу? Та үнэхээр 7 дахь хань гэсэн юм уу? Яг бай 20 жил амьдэрсэн. Тийм ээ нэлээд хэдэн хүүхнүүдтэй сууд салжил байсан баг. Тэр бол нэгдүгээр тэр хүн өөрөө их сайхан залуу байсан. Тэгээд тэр өөрөө хүүхэн эргүүлэхээс гадна хүүхнүүд манай нөхрийг хэрэгүүлдэг байсан л. Хамгийн сүүлд одоо тэр юу дайсны цэргүүдээ сонсгоо гэдэг дээр гардаг гэлэг хурандаа билүү. Тийм ээ манай гамболд энэ хоёр чинь хожуухан суусан энэ хоёр маш жаргалтай аж төрсөө. Тэгээд тэрний явтаа бид хоёр винэ болоод хоёр виндээ хайртай хоёр винэ хүндэлдэг хамгийн гол нь сэтгэл нийтдэг байгаагаар л хүний амьдрал сайхан болдог шүү дээ. Тэгэхээр бид хоёрын амьдрал бол 10 жил бие биенээ дагажгүйгээд амьдрч чаддаггүй тэр авгайтай бие нөхөртэй байсан. Тэгээд дараа нь миний нөхөр аваарт ороод нас орцсон. Тэгээд би нэгэн олон жил ганцаараа байж байгаа. Тэгээд Эмэгтэй хүний амьдрал өөрөө их хатуу байхгүй. Эмэгтэй хүн би боддгийн бурхан ч нэг эмэгтэй хүнд хайртай биш юм шиг санагддаг. Тэгээ тийм нөхцөлд эмэгтэй хүн өөрийгөө хадгалж үлдэх. Тэгээ дулмаа их чиг тэр уран бүтээлийн зам дээрээ ийм томор хатан ам болж үлдэнэ гэдэг бол маш их нулимс гашуун бүхнийг тоочж гарсан байгаа. Тэгээ тэрнийг
хүнд мэдэгддэггүй, хүнд зовлонгоо тоочдгүй байдаг тэр чанар нь л өөрөө яг хатан хүний чанар. Одоо Английн хатан хизээч нулимсаа үзүүлдэггүй байсан гэж ярьдаг. Елизавета ч одоо хизээч нулимсаа хүнд үзүүлээг өнгөсөн шүү дээ. Виктория хатан ч гэсэн төмөр шиг хүн. Тэгэхээр яг хатан байх тэр чанар л байна л да. Бид хоёрыг сууж байхад утас дугаараа авахад заримдаа наад хүнтэй чинь би уулзах гэсэн нааш нь явуулаач энэ төр гэж утасчил байдгийг. Бүр тийхүү. Тий. Тэгэхээр би тэгдэг. Тэгээд тэг чи ирээд аваад яваа. Би та нарын уулзах гэсний мэдээгүй л дээ гэж хэлдэг байсан. Та бас ухаантай байна тий. Та бас ухаантай төвчээртэй. Юу гэдэг тэр төвчээргүй байх гэж яахыг хэлдэг. Тэр чинь ямар хүний нөхөрийг тэгээд ирээд аваад явдаг тийм зөрхтэй хүүхэн тэр болгон байхгүй шүү дээ. Зөндөө юм гадаг амьдрал дээр би үл тэрний өртөө хайхардаг ч. Тэр гам болдвол жинхэнэ насных нь хань биеиндээ их сэтгэлийн гэрэлгээ өгч байсан. Зан аршин аашалбар аянэгээрээ тохирч байсан. Дулмаг нэг удаа их хүчтэй өвдөхөд гам болдвол сахиад хажууд нь ор тавилсан. Нэгдүгээр тавьтаж байхад нь сандвитээр эргэж очиж байсан. Удаа Тэр үед ер нь таны яг биеийн байдал яг ямар байдалтай байсан? Тэр одоо ингэ ирээд ярихад маш их хүнд байсан л да. Би нэг ганц бичээ наваад амруугаа хийх чадалгүй л байсан. Тэгж турж ицсэн. Наар улчраанаас болоод тэгээд хордлого болоод. Тэгэхээр сар юу ч чадахгүй болсон. Тэгээ бүр тураал ороод яг энэ тхигийн үнэ тураалтай усуд ба шүү. Яг л тэр шиг болсон шүү. Ган болдод ер нь тэгээд монголчууд цөмөрөн сайн байсан байх шүү. Ягаад гэвэл нэг тийм хүн муу байж болохын аргагүй. Тийм сайхан хүн, тийм сайхан жир. Сайхэр. Ёстой дулмаа өөрөө халахын сайхан иржүүл гэд нэг наяргил үтсэн байгаа юм. Бодвол би гам болдодоо зориулж тэрнээс үүдэл санаа авч битсэн байх гэсэн би. Манай хань бол үнэндээ сайн муу сайхан муухай гэж хүнийг ялгахгүй. Жигтэйхэн их сайхан сэтгэлтэй хизээч тэр хүнд бол дайсан байхгүй. Ямар ч хүнтэй нөхрөл байдаг. Тэ муу хэлсэн ч нөхрөл байдаг, сайн хэлсэн ч нөхрөл байдаг. Чамайг хүн тэгж хэлж гээл усууд ирээл хэлж л байдгийн. Тэгэхээр үгүй хийж байг л дээ ямар хэлтэрхэн юу лээдээ гэд ёор хайхрахгүй. Дулмаа нөгөө хөхөрдөг нь хөдөлсөн гэртээ юу хойлоо хучаа суудсан орон дээр бурхан дахил айтай юм байж идэг. Манай өвгөн чинь хачин сайхан хоол хийн л гэж байгаа. Нөгөөх нь та нар байж байгаараа би удахгүй сайхан хоол хийн л гэж байгаа. Нээр нь тавг овоолцсон уур савсуулжсан гүйжил явна. Би тэр тухай бүр шүлгэнд хүртэл оруулж байсан шүү. Дулмаа ер нь яг хоол хийж байсныг би мэдэхгүй. Нэг бол ах トゥ нь одоо сүүлдээ бол хүүхдүүд нь том болчоод гүүл ханин хоол хийн. Тэгэлэр дулмаа би тэгээд их салхун хүндээ гэж боддог юм. Жинхэнэ цагаан гартын юм шүү энэ гэж би санаж байгаагүй. Жаргалтай юм гэд яруу наригч нэг нь ч гэсэн ингэж амьдрал сайхан юм даа гэж бодож ирсэн шүү. Бид хоёр нэг их сайхан нь тэр намайг өрдөө хардаж үзээгүй, би тэрнийг өрдөө хардаж үзээгүй. Одоо энэ улсуудыг хараад байх чи би бинийг хардаал орой өдөш одоо бөөл юм болохыг манай нөхөрчиг канон 103 сар гарсан яваад ирэн шүү. кино зурганд. Тэгээ кино зурганд явчихын тэгээд би ямар юм хийж харж яахын хүн ажиллаа хийж явж байхад тэгээ би хоёрт нэг хоёр үеиндээ итгэсэн сайхан итгэл байсан. Тэр итгэл сэтгэл хоёр дээр бид хоёр жаргасан. Тэгээ дээрэс нь одоо миний бас нэг онцлог байна л да. Эмэгтэй хүн гэхээр л гал тогоотой зуралдаал байхад би их дургу. Гэтэл дулмаагч яг миний идеал болсон хүн байхгүй. Яагаад гэвэл орохоор хизээж босч ингэж дайлах гэж нэг босод эмэгтэй дээр очихоор бүхэл эмэгтэйчүүд би өөрөө хүртэл хэрвээ гэртгүй ирэл цаймаа ээжгүй ш. Манай дулмаагч бол яг л нөгөө нэг хаа найргийн хатан дулмаа гэдэг яг л тийм тавилантай хүн. Хизээч нэг тийм гал тогоотой зуралддаг. Тэгэл юм ярихаар нөгөө л тэнгэрлэг юм аяар штэ. Түүнээс биш миний сүүжээр хатгаад өвдөөд гэж хизээч ярьдаггүй. Би тэр тухайн нэг сонин дээрээс нэг нөхөрсөг шог маягийн бичиж байсан би. Гал тогондон ганц ч удаа ордгүйг нь бодохоор дулмаа эргэн шиг. Гам болдод хаягддгүйг нь бодохоор хүүхэн юм шиг. Гам болд гараад явждгүйг нь бодохоор дулмаа эмхэн шиг. Энтэр гэсэн байдаг. Энэ дээр бол юу дэндүүлсэн нэмсэн хассын үндэн байхгүй. Тийм л сэтгэл хэндэж төрнө. Зүгээр
Хоол ундгээд нэг ч одоо хөдлөхгүй тэргээртэй л хөхрөө суугаад байгаагаас нь үзэхлээр энэ ч одоо эрэгт юм уу эмэгт юм уу гэмэрч хон байхгүй юу? Тийм л юм. Тий. Тэр сайхан. Тэгэхээр ханиасаа хойш хүн харин их өнчирдэг юм билээ. Би бол их өнчирсэн. Сарны мөнгөн туяандор хайранд чинь хайлж явлаа. Сайхан чамдаа эрхэлж хан хорвоод жаргаж явлаа. Оддын дундаа чимэн отол байсан болохоор огторгойда чимэн харван отлоо. Хагцлын сүдэр зүрхэн дунгаж харуулслын манан сэтгэл гансрааж өнчин дэрэн дээр чамайг бидэрч өр зүрх минь үгүйлвч амаргалан дассан чимэн ариун сэтгэлээс гарахгүй. Өдөр хоногийн урсгалд өр зүрхнээс салахгүй. Гараас минь хөтөлж хорвоог туулсан. Ганцхан хань минь чийл байсан. Газар тэнгэрийн хооронд чамайгаа үгүйлж гандаж гундаж явнда муухай чинь. Хайр хагцал хоёрыг нэгэн зүрхэнд өөрүүлдэг хатуу хорвоо гэдэг нэхлэгтэй болохоор хайрын зулаасааж шүлгэн цацлаа өргөж юмда. Халуун зүрхэндээ хадгалж шүтээ мэт тахий чамайгаа. Миний аялал бүрт аятай тухтай мэдрэмж төрүүлж дэлхийн хаанч дээдийн тансаг оюу минь болдог. Эх орны минь брэнд Айс Кашмир. Таны бичиж байсан шүлэг яруу найраг бол ард түмний сэтгэл зүрхэнд шууд тусч шууд нөлөөлж исэн. Нийгэмд асар их нөлөө байсан гэж би боддгийг. Нэг том жишээ нь гэвэл Хүүгийн эцэгт битсэн захидал гээд таны сайхан бүтээл байна. Энэ бүтээлийг хүмүүс ер нь дулмаага өөрийнхөө амьдралаас яг сэдвлээд яг өөрийнх нь хүү 18 хүрээд ингэж битсэн гинлээгээд бүр үлгэр домог шиг яриануд байдаг шүү дээ. Тий, тэр нь чараа биш л дээ. Миний амьдрал биш л дээ. Тэр бол цоорхол нь бол зөндөө байсан. Тэгээд ер нь ямар ч үед ингэж зохиол амьтаа байна гэдэг бол цаг үеэс шалтгаалдаггүй. Тэгэхэд тэр зохиол чинь намайг л ухаан ороход л хүмүүсийн амнаас амд амжаал долмаа амьдралаараа битсэн гинлээ. Ган болттой суухаас өмнөх хойдох гэл бүр хүний амд амцсан домог шиг л юм байсан шүү дээ. Яасан ихтэй зэрэг бол одоо ингээд намайг яг шүлэг хүчээд ингээд эхэлж байхад жигтэйхэн олон залуучуудаас залуу гэр бүлээс захиа ирдэг байлээ л дээ. Нөгөө талаар нэгдүгээр биеэс хичүүл энэ зохиол чинь хүнд хүрнэ гэж манай яваа багш бүрэгдэрж энэ төр зөвлөсөн. Тэгээд битсэн. Өөрийнхөө анх хайртай байгаа суусан тэр ханяан хайрлаж төрсөн үр хүүхдээ хүн шиг хүмүүжүүлэхийн төлөө эцэг хүний үүргийг гүйцэтгэж яваасаа гэж би эрчүүлдэ хүсмээр байна. Тэгээ манай эрчүүл заримдаа хүүхдээ орхиол явцдаг, зарим эмэгтэйчүүд бас хүүхдээ орхиол явцдаг. Тэгээ үр хүүхдээ өнчрөл хагцал үзэж тэр өнчрөл хагцал дээр өөр хүнтэй очиж суuna гэдэг бол тэр хүний зовлон дээр жаргал бүтдэггүй юм аа. Тэгээ энийг л манай хүмүүсүүд их ойлгосон. Хүний зовөр хүүхдийн хагцал дээр өөр хүнтэй амьдрал жаргал сайхан жаргана гэж одоо миний санаанд буудгүй. Тэрний юу гэсэн мөр байдаг юм хэр эдлэж өмсөх хоёроор хүүгийн чинь би дутаагаагүй. Эцгэн гэсэн сэтгэлийн харин юугаар ч нөхөж чадаагүй. Энэ л орчлонд хүүд чинь дутсан юм тэр эргцүүлэн бодож хэлэх миний өгч нэ гэж. Миний бүр сонсчээснээр болохоор одоо мартагчгүй намар кинон тоглодог. Дойрын дуучин ган уийг таны хүүг 18 хүрээд хүүгийн эцэг тэр ган уигийн эцэгт дулмаагаа зориулж утсан гэдэг бүр таны амьдралыг бүр арт түмэн бүр зохиож тэр өөрснөө зохиогоод тэгээд ярьж байдаг байхгүй юу. Тэр чин бол тэр хүүхдээ амьдрал огт хамаардаггүй. Тухайн үеийн хүмүүсийн онцлогч нэг дорсголын дэвтэр дээр биеиндээ шүлэг хуулж өгдөг. За тэр хэдэн ч хүн гараад шилтэл тэр хүүгийн эцэгт битсэн загтлыг биеийнхээ дорсголын дэвтэрт хуулсан мэдхгүй. Миний аялал бүрт аятай тухтай мэдрэмж төрүүлж дэлхийн хаанч дээдийн тансаг оюу минь болдог. Эх орны минь брэнд Айс Кашмир. Царцаат намрын өдрүүд цамдсан дээвэр өргөхдөө цай эдээнийхэн дээжийг хөндөх хүн хайхтаа цаанаад нэг
чамайг өгүүлэн сандаг байлаа гэж. Тэгэхээр тэр дээвэр цанцсан дээвэр гэдэг бол бүсгүй хүн өргөгдгийг л муухан эрэгтэй хүн ч өргөддөггүй байхгүй юу? Дулмаагийн тэр найргалыг би юу гэж боддог шүү дээ. Одоо өнөөдөр бол энэ баримт утгацгоол, баримт чинь утгацгоол их төрж орж ирлээ. Энийг 1900 тэр 60-аад оны дунд үед аль хэдийн гэсэн. Манай Төдөөга 21-р зуунд бол одоо баримт төрөн орж ирэх гэж тэгдэг гэсэн. Гэхдээ тэгээд одоо тэр нь хэзээ юм, тэр 21-р зуунд хаа байгаа юм гэж бодох анзааны байлаа л да. Тэгсэн чинь нэрэн үнэн байна. Өнөөдөр муухан уран сайхны зохиолоос баримтаар нийлээд хэмжээгээр төрсөн ийм зохиол бол давмгайлж байна. Хүмүүс илүү хүлээж авч байна. Тэгэхээр манай Дулмаагийн тэр бол дотор нь бичсэн юм яриа байхгүй болоод өнгөрсөн юм шиг зохиогч энийг сэтгэл зүрхээр аншүүгээд өнгөрүүлсэн юм шиг ийм зохиол байдаг. Энүүгээрээ бол манай Дулмаагийн тэр чин баримт зохиолын эрний совин зөн совин шиг тийм зохиол шүү дээр бас. Насныхаа босгон дээр анх уулзсан золож танилцсан. Хонгорхон зүрхээрээ анх хайрын баламталсан. Хүүгийн эцэг эрхэн хүндэт таныг хүндэтгэн дурсаж энэ загтлыг бичиж байна. Хүүчин өнөөдөр 18 хүрч өөртөө ч адилхан ханхраар болжээ. Эх орондоо тангар гөргөн цэрэгт мордож эрийн цэнт хүрч алсын моринд дөрөөлөв яг л энэ өдөр. Би чамайг хаан дурсаж янаг хайрын сэтгэлээр цалигж авснаа санаж залуугийн чин царайтай авэдлэн хүүгээ харж загтлажсэн маа. Уучлаарай эрхэм минь. Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал хомсхон байсан цагт чи намайг орхиж гэр дүүрэн хивстэй баян айлын охиныг гэргий болгон аваад алснууж үлээ. Гимзэн хөнгөлөө бон гүнийг өвдөлсөөр гинхэн бид хоёр хаягдан үлдчихвүлээ. Энэ олон жилд хүүгээ чиргээгүй. Энтгэрийн бяцхан түүнийхээ турхан биеийг үзээгүй. Элэг нэмтэрсэн үрийнхээ эгшин уйлахын чи сонсоогүй. Эцгээ гэж дуудах шингэн дууг нь сонсоогүй. Монгол хүний сайхан ухаан бие биендээ тусалдаг. Монгол хүний бие биенийг ямар ч үед харж үздэг. Энэ ухаан бол одоо манай хойч үед өвлөгдөөсэй гэж би их боддгийг. Хүн тус хөрөгдсөн хүн чинь тэр азраг унсан хүн өдөртөө бардан авгаа авсан хүн жилдээ бардан гэхчээр ер нь л юу шүү дээ. Сэтгэл сайхан байдаг. Алтан ар үрийн амтан сайхан, аав ээжийн сургаалн сайхан, замдан модны навчин сайхан, заяатай буурлын захиасан сайхан. Алтан ар үр дулдуутын данзан арвжаа. Тэр тантай уулзж байгаа үед Чойн Максныг дурсахгүй байж болохгүй. Чойн Максан танд шоронд байх үедээ шоронгоос загтлууд бичижсэн байдаг. Та тэрийг бас ном болгож гаргасан байдаг. Та хоёрын хооронд нэг тийм нандин хайр, хүндэтгэл, найз нөхдийн чин сэтгэл байсан юм шиг надад санагдтiin. Би загтлуудыг бас уншижсэн. Тийм ээ, Чойнмын одоо загтлууд бол над тэр шоронгоос ирж ирсэн юм л да. Тэгээ Чойн бол зөнтэй хүн. Ярьдаг байсан энэ Монголын энэ төр нэг л өөрчлөгдөн дөө гэж. Тэгээ тэр чин зүүн сүйд байсан байхгүй юу? Тухайн цаг үеийн нийгэм их өөр байсан, үзэл сурталчсан. Үзэл суртал нь одооныхоос их өөр. Тэгэхээр тэр үед бас шоронд байгаа үнтэй тэр дундаа Чойн Максантай загтлаар харьцсан гэдэг бол аюултай зүйл биз? Аюултай зүйл. Тэгээ яг тэндээс тагнаа чагнаад байдаг байсан юм шүү. Хэн загтал өчийн. Тэгнь. Тэгээд баригдсан бол айгүй бид нар ч бас холбогдож мэдхээр тийм байсан. Чойнмын олон загтлуудыг дулмаа хадгалж байсан. Бас эмэгтэй хүн болохоор бас юмыг нарийн мэдэрдэг. Нэг удаа дулмаа санал гаргаад
хөвөн таалагчдад даарч хэцүүлж байгаа шоронд чи ихтэй тулаа хөвөнтэй дийлийг бид дундаас мөнгө хөндлөлөд хөвөнтэй дийл. За тэгээд ил далд арх марх янз бүрийн юм өгч явуулна л да. Чойно Максны танд бичсэн захидлуудаар бол та бол ном болгоод гаргацсан. Харин таны буцаагаад шорон руу илгээж исэн захидлууд юу н байдаг юм уу? Байдгүй маа алга болцсон байдгийн тэр. Өнөө шоронд чи хамаагүй юм байхгүй шүү дээ. Хүлээж аваагүй л устгах ёстой үдээ. Уншаад тэр дор нь устгах. Тэгээ дор устгадаг баг. Тэгээ ерөөсөө юм үлдээгүй. Надад чойно хэлжсэн гарч ирээ шоронгоос гарч ирээ. За нарс хоёрт яруу найраг гэдэг яахын аргагүй үнэтэй юм бэ. Хаач явсан энэ найргийн хүчээр би бол нэр алдартай зовсон жаргасан ч бас хүмүүсийн дунд хөмсгийн сайхан сэтгэл дээр явлаа. Энэ бол хамгийн чухал шүү дээ гэж. Бид нар бол яг үгүй зүгээр л нэг уншиж судлаад ерөнхий тойм төдийл мэдэн штэ бидний үеийнхэн бол тэгэл нэг уншсан жоох юмдад дулдуудаал худлаа нэрэл юм асуух бах. Яг бодит одоо та яг түүхэн баримт гэрч болж байгаа хүний хувьд бас яг тэр хүн хувь хүнийхээ хувьд, эр хүнийхээ хувьд ямар хүн байсан юм бол найз нөхрийн хувьд ямар хүн байсан. Чойномын нэг онцлог нь бол ердөө маш их түргэн бичдэг шүлгийг. Би Жонымтай цэргийн их гэдэг найрагл уралдаан зарласан. Тэгээ тэр найраглыг хоёулаа уралдаж бичнэ гэж бичижсэн. Тэгэхэд Чойном бол ер нь 20 минутанд бараг 200-аад мөр бичдэг юм байли. Айгүй түргэн бичнэ. За тэгээд их сайхан зураг зурна. Чойномын онцлог бол биднээс одоо юугаараа илүү ихтэй зэрэг тэр сайхан зураг зурдгаараа илүү. Баримл хийдгээрээ илүү. Бас одоо юм уралдгаараа илүү. Тэгээ Чойномд бол олон авьяас бий. Миний аялал бүрт аятай тухтай мэдрэмж төрүүлж, дэлхийн хаанч, дээдийн тансаг, оюу минь болдог. Эх орны минь брэнд Айс Кашмир. Сайхан хүүхэн гэдэг чинь хамгийн сайхан байдаг биш шүү дээ, бас хараад байхад тийм үү. Бүр магадгүй заримдаа сайхан хүүхэн жаргалгүй гэсэн нэг юм байдаг шүү, нэг юм ярьдаг. Тэр дулмаагийн хувьд бол жаргалтай л байсан. Хизээл очин тас хөхрөөл, хаал уулсан тас хөхрөөл. Ерөөсөн ертөнцийн энийг өртлөөс энэ амьдралын бэрхшээл зовлон энэ падгүй тэрний цаана байж байгаа сайхан имийг олоод хардсан юм шиг ийм их хойзээтэй юм байгаа юм. Тэгээд дулмаа маань одоо сайн муу бүх юмд бидэнтэй хамт явсан мөртлөө ганцхан сайн тал би тэрний айх ууцраг. Тэгээ эмэгтэй хүн бол бас өөрийгөө авч явж чаддаг ч хүн байна, чадахгүй ч хүн байна. За ялангуяа хүүхнүүдтэй гэж хэлэхэд эмэгтэй хүнд арх зөгтгүй юм л гэж би хэлмээр байна. Тэгээ эрэгтэй хүн бол нэг ууцсан явахад бас яахад нэг согтүүхүү явж яах гэж харна гэхээс эмэгтэй хүн уучгаал, сагсуураад, лагшгараад, гуулаад, өслөгөөгөө ураад ч байдаг юм уу, хоорондоо зодтолч байдаг юм уу, тийм юм байх юм. Үзэг харахын аргагүй муухай байдаг л да. Тэгэхээр эмэгтэй хүнд бол тэр архийг бол одоо байгалаас, бурханаас ерөөсөө заяагаагүй. Тэгээд чи арх боловсруулах ген байдгүй юм лээ. Монголын өр удмыг ухаантай сэргэлэн сайхан байлгаж Монгол хүний генийг жинхэнэ ёсоор хадгалъя гэвэл архиталт айлгуудалт хоёроо л одоо засах хэрэгтэй. Тэгээд одоо Монгол тэгш сайхан одоо яваа хөөхнүүдийн өр удам бол тэгш сайхан гарна. Сайхан хөөхтүүд бол улс орноо сайхан авч явна. Сайн хүн гэдэг бол дэлхийг өөрчилж чадна. Ингээд олон юм бол эмэгтэй хүний одоо ширүүхэн хэлбэл савнаас нь шалтгаалдаг гэдгийг шүү дээ. Үлэмжийн чанар. Таны тухай бас Ахмад сэтгүүлч Сэвлээ угаан бичсэн нэг уншиж ирсэн. Дулмаагийн ууралж байхыг ерөөсөө хараагүй, олон жил сэтгүүлчээр ажиллаа. Ууралдгүй сэтгүүлч би харж байгаагүй. Гэхдээ дулмаа ууралдгүй гэсэн иймэрхүү утгатай юм бичсэн мэс. Таны ер нь эргэн тойрны хүмүүс хүүхдүүд чинь ч гэсэн таныг
ууралдгүй, уцаарлдгүй хүн гэж тэгж ярьдаг. Эмэгтэй хүн ер нь бие энэ хүнд хэцүү адармаатай амьдрал донд тэгж авч явна гэдэг бол бас их ухаан шаардж байна уу? Тэр одоо уурлахгүй байх гэдэг чинь юу л дээ. Өөрийгөө жолоодож өөрийгөө цэгцэлж авч явна гэдэгт л орно. Тий. Заавал уурлж байх албагүй штэ хорвоод. Аливаа нэг үйл явдлыг зүгээр өнгөрөөжүүл болдог байхгүй юу? Ер нь одоо амьдрал дээр ялангуяа манай сонин сэтгүүлийн хаж хэцүү штэ. Одоо тэгэл гарна одоо цаг хоцор нь нэлдвэл юм болно. Дарга цэрэг загнана ийм зөндөө л гардаг. Тэгээ яг хав тэрийг бол би зүгээр ууц сэтгэлээр өнгөрөөчдөг. Уурж байснаас ууц сэтгэл гаргаж алдаад тэгэл гарсан бол тэрний өршөөж бай, тэрний өнгөрөөж бай, төвчээртэй бай гэж би бас хэлмээр байна. Үлэмжийн чанар. Таны шүлгүүдийн маш олон дуу болсон байдаг. Гарсан дуу болгон хит болж исэн юм байлээ. За алдарт Нор банзад агснаас өсүүлээл за боол дайрунаас хараа гэж бүгд таны шүлгээр бичсэн дуунуудыг дуулсан байдаг. Тэгээд өнөө Сулгин хайрын заставын хажууд хэддүгээр заставч үлээ нэг застав дээр нэг ороо бид нар уулзалт хийгээд ансамблийн тэгээ нэг жигтэй хөөхөн харнуудтай охин охин гарч ирсэн. Тэгээ би бодож байлаа. Хөөхөн энэ охин одоо энэ хэдийн шоуч үзэгдэхгүй юм хязгаарт одоо яаж хичнээн жил амьдрандаа гэсэн маяг бодож ирсэн. Маргааш нь өглөө усаад зүүдэнд гих саран байгаарэ зүрхэн гэрэлдэх наран байгаарэ гэсэн хоёр мөр шүлэг орж ирээд тэгээ тэрнээс үүдээд битсэн. Яагаад далдын мөрөөдлийг зүрхэнд өйрлүүлсэн гэж үчвэ гэхээр тэр олон цэргийн дотор бол тэр хүүхнийг хөсөн мөрөөддөг хүн зөндөө байгаа штэ. Тэгтээ тий зэрэг ирсэн. Тэгтээ тэр чи офицерын авгаа юм чинь Хүрч чадахгүй. Тэрэнд бол хүрч чадах тэрнийг эргүүлэх тийм зөрөгтэй хүн байхгүй шнэ. Тэгэхээр тэр оройно тайзан дээр дуулагдсан гэсэн шүү дээ. Тэр цэргийн заставын тайзан дээр. Өглөө тэр энэ бадгнуудыг гүйцээчээд нэг цаашны тасархай дээр бичсэн юм оо тэр чинь. Тэгээд бичээ суужсэн чинь гаднаас Максар жуу орж ирээд энэ хөгжмийн зохиол. Тэгээ Максар жуу орж ирэхээр би нэг ийм шүлэг үчтэй гээд Максар жуут ингээд үзүүлсэн чинь оо хин чи ямар гоё шүлэг вэ? Би аваач уншаад нэг сайн уншаад авъя дэрийгээд аваад явцсан. Орой бид концертанд орсон. Тэгээд байжсэн чинь юу Штолмагийн шүлэг Максар жуугийн ая зүрхний наран гэж зааддаг. Тэгээд одоо юу болж ийн гэж яасан чинь энэ морины бат хоёр чинь тэгэхэд одоо бүр залуухан байсан. Тэгээд бат хоёрт өгөөд дуулуулсан юм байна. Тэгээ бат хоёр сайхан дуулсан. Өмсөцсөн зүгээр адагшаад нэжигнээ явчлаа. Тэгээд тарцсан. Тэр орой тэр хажуугийн заставын хүүхнүүд бат хоёрыг унтуулаг юм шиг байна лээ. Тэндээс ирээд зааж өггээд. Тэгээд яг энэ дууд хилээр тарсан. Би ерөөсөө нэг 200 орон дуу ичсэн. Тэгээд Аражны фонд нэг 70 дуу байдгийн. Караканд одоо ерөөсөө алтан зулгүй юм байдгүй шүү дээ. Байд дуулж л байдаг. Болооч аян хийсэн. Тэ. Чи бүр 80 хэдэн 80-аад минь дуу. Тэгэл одоо бол дуулагдчихл байна. Алтан зулыг бол бас би бас бичиж гэж бичсэн дуу да. Хүн болгон одоо энэ байгаль орчны хамгааллыг гэж хашгираад байх боловч үнэн чанартай одоо нэг ширхэг цэцгийг бид хайрлаж байгаа билүү. Тэгээд хүн та өөрөө хөндөж битгээд туслаарай гэдэг чинь одоо хамгийн гол тэр гол санаанд энд явж байгаа юм.
Үлэмжийн чанар. Одоо ингээл та бодоход эргээд амьдралаа харахад алдаатай ч юм уу би нэг тэгдэг байжтэй ингэдэг байжтэй гэж харамсаж бодох юм гарах юм уу? Таны нэг үг байдаг ч та дандаа хэлдэг. Би залуутаа бас хийтээ явжээ гэж та тэгдэг. Гэхдээ залууцгийн амьдрал ч одоо сайхан штэ. Тэгвэл залуу хүн гэдэг бол бас энэ цагийг одоо тэр болгон ашиглаж чадаагүй өнгөрчдөг юм байна лээ. Манай явуу багш бол одоо юман бушуухан хий, номоо бушуухан гаргад гээд байдаг байсан. Тэр нь бол энэ цаг хугацааны орсголд зогсолтгүй явж өнгөрдөг. Хүний нас чинь мөнгө хөш гэдгийг одоо бидэнд сануулж байсан хэрэг юм байна лээ. Ном бол 30 гаруй ном болсон гэж. Тэгэд яа, янз бүрийн хэвлэгдээгүй шүлэг зөндөө бий л дээ. За багштай Өдөр болгоныг ашиглаж байгаарэ. Цаг минут эргэж олдохгүй гэдэг бол их үний юм бидээ гэж залуустаа хэлмээр санагдчихэ. Бөөрөнхий цэнхэр ертөнцийн хүн бол төрөөд бас хөссөн бүхнээ хийж чаддаг хүн тэр болон байдаг үлээ. Тэгэхээр би бол их мөрөөдтэй хүүхэд байсан мөрөөдсөн бүхнээ биелүүлсэн. Энэгээрээ бас их онцлогтой. Танд маш их баярлалаа. Миний хувьд бол маш том аз завшаа. Өнөөдөр тантай уулзаад ийм сайхан ярилцлага яриа өрнүүлээд олон сайхан сургамжтай үгийгтэн сонслоо. Өнөөдөр Монголын түүхэнд хамгийн анхны ардын уран зохиолч эмэгтэй одоохондоо цорын ганц байгаа Шагдрын дулмаа тантай бол уулзсандаа би маш их баяртай байна. Ингээд танд маш их баярлалаа. За би ч бас та нарт их баярлж байна. Тэгээ миний үгийг одоо авч ингэж энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулж байгаад та нарын ажилд уран бүтээлийн хэмжит төсөй мөнхийн ажилтай байгаарэ гэж ерөөё. Үлэмжийн чанар.